гурав чинь найзлаад баг 6-7 жил болж байгаа. Тэгээд бид гурав одоо homies production байгууллаа. Тэгээд жишээ нь gangster-ууд homie mommy гээд бас 4 жил баг болцсон байна. Тэгээ бүгдээрээ нэг юм гоё хүүхдүүдийн 10 жилийнхний оюутан залуучуудын өөрсдийнхөө үеийн ингээд залуучууд суудаг гоё юм gang house гэдэг ийм юм нээвэл гоё те гэж бид яриад яваад гэсэн. Хамгийн гол нь юм архихгүй тийм орчин гоё тий архихгүй тийм гоё лаунж нээвэл яа гэдэг хүүхд залуучууд руу аав жид рүү гэдэг завгүй тэгэл төсөө хөрөнгө зөндөл юм байгаа шүү дээ. Тэгэл ямар сандал 4 жилийн дараа л ер нь билээ орж ах шиг байна. Өнөөдөр нээлттэй хийж байна. Бид нэр 12 сарын 25-наас анх цасартаа ороод 2 сарын хугацаанд ингээд амжилттай ингээд нээж байна. Тэгээ маш их баяртай байна. Манай энэ gang house яг үндсэн хоёр заал нь болохоор яг юм хипхоп тогтчлолтой зааланд бол 10 жилийнхэн оюутан залуучууд орж ирүүл бас илүү гоё тохиомжтой. Манай үеийнхэн ч гэсэн тэгэх юм бол алгаа дэрмээ бид гурав өөрсдөө зөөгч хийж байгаа. Манай энэ хажуудлын ивент хоол болохоор яг хүүхдийн 1 насны төсөө өдөр сэвлэг үргэх ёслол яг хүүхдийн яг баярт мөч байдэн шүү дээ. Тэр болгонд одоо аав ээжүүд нь бүх заалаар нь хааж авч байгаа байхгүй шүү дээ. Тэгээд яг аруулаа, тавуулаа, зургуулаа гоё гэр бүлээрээ манай энэ лаунжд орж ирээд хоолоо захиалал хүүхдээ манай тоглоомын төдөр өнгөө тоглуулчин. Тэнгууд алгаа дэрмээ бид гурав чинь бас хошуу урлагийн продакшны ард нэлээд олон жил ажилласан болохоор бас 2 цагаас 4 цагаас 6 цагаас 8 цагаас яг ийм хүүхдүүдэд зориулсан ийм 20-30 минутын ийм тоглолт хөтөлбөр гаргацсан байгаа. Тэгээ хөтөлбөрөө ингээд цагуудаа яг ямар ч үн төлбөргүй тоглох юм. Энд ч хүмүүс уугаал тэнцээ хүүхд тоглохоор болохгүй шүү дээ. Тэгэхээр бид нар ямар ч алкогольгүйгээр зөвхөн яг хоолоо, ундаа тэгэл одоо хүүхдүүдийн ивент бол энэ айгүй гоё хүүхэд залуучууд бууж хэлсэн гоё газар болохыг хичээж ажиллаж байна да. Миний нэг цалгаанч найз тэнд байгаа да. Миний нэг будагч найз тэнд байгаа да. Миний найз тэнд байгаа. Ер нь болчих юм байна гэл хоорондоо яриад тэгэл ерөөд харагдаж байгаа шүү дээ. Тэрийг энэгээр хэлэн тэрийг энэгээр хэлгэн гэл тооцоож байгаа яаж байгаа юм чи. Тэрнээс бол яг ингээд 100% ингээд бүх төсөө гаргаад тэр хийж байгаа хүмүүсийн нөгөө хөлсийн нөгөөд хийлэн хүмүүсээ барахгүй юм байна. Хүмүүс аим өндөр өртөгтэй байд юм байна лээ. Олон хүний тий. Өө тэглэгээ авах юм чи тэгэл 2 сарын хугацаанд маш олон хүмүүс ирж тойрч хоолонд барайл тэгэл өглөө өдрөө ороо тий тэгэл чадах юмараа тусалсан. Тэгээд энэ үзэж байгаа одоо саха ах дүүс тий найз нөхдөд бүгдэнд нь бас ингээд маш их баярлаа гэдэг хэлмээр байна. Энэ олон хүний буйдал энэ яардарлаа. Засварын ажил чинь бас амар их мөнгө ордог юм байна. Тэгээд зарим зүйлээ бас зээлээр авлаа. Тэгээд 100 айлын бас барилгын материалын бас ах эгчнэр байна. Лангууны бас бидэрт итгээд зээлсэн төмөр, зээлсэн гипс, эмүүс гээл осмо гээл маш олон зүйлийг бас зээлээр авсан. Тэгээд удахгүй өгнөө. Өөрөө те бидний хэрвээ үздэг, дэмждэг хүмүүстэй тэгэл хандж хэлэхэд тэгээ бид ураа гэж дэмжээрээ орлого оруулаарай. Маш их зээлийц байгаа. Тэгээд яг энэ болгоны бүх дулан тохоо будаг болгон зүйл сэтгэлээ шингээж хийлээ. Хүүхдийн тоглоомын төв хүүхдийн нойлыг бас миний охин эндээ чинь тоглоно шүү гэсэн сэтгэлээс бас хандж хийлээ. Тэгэхээр хүүхдүүд бас аваар ослог бас гоё тоглох байх гэж бодож байна. Нойлдоо ч гэсэн бас гоё тухтай байх байх гэж бодож байгаа. Тэгээд маш их хичээж ажиллаж байна да. Бид гурийн одоо сэтгэл зүрхээ шингээсэн, уралсан, маш их сэтгэл гарсан энэ одоо gang house lounge маань ингээд үзэж байгаа хүмүүс тав маань бүгд үлцээрээ, үйлчлүүлээрээ манай хоолыг бас амтлаад үзээрэй тий. Тэгж хэлмээр байна.